За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та нартай доктор Stripper подкастныхаа ээлжид дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Өмнөх дугаарт бид нартай хамтран ажилласан хүндэт хоол зүйч ангаах ухааны магистр Улангаагаа дахин урьж оролцуулж байна. Тэгээд бидний урилгыг дахин хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. За Улангаатаа өнөөдөр бид хоёр бас өргөн яригддаг ч гэсэн төдийлөн ийм энгийн ойлголтыг авахд айгүй хэцүү сэдвүүдийг бас ярих гэж бодож байна. Энэ сургуулийн орчинд дах транс тос болон кофений хэрэглээний талаар юм ярьцлага хийж бодож таныг өрсөн байна. Тэгэхээр хэдүүлээ транс тос гэдэг одоо сэдв рүү хазааж орохын өмнө өөх тос гэж юу юм бэ? Тэгээ яг хоол зүйч хүний хувьд бид нар уургийг их олон жил ярьлаа л та. Уургийн талаар бид нар бүх юмд хэрэгтэй гэдгийг ээж аав нар ерөнхийдөө одоо монголчууд маань мэдэж эхэлж байна. За нүүрс усны хэрэглээний талаар одоо бас их олон талын мэдээлэл орж байна. За гэтэл өөх тос гэдэг маш чухал одоо макро шимтгийл байгаад байна. Тэгэхээр энэ өөх тос гэдэг өөрөө юу юм бэ? Яг ямар хэрэгтэй юм бэ бидний биед? Ялангуяа сургуулийн хүүхдүүдэд өөх тос ямар өрөвтэй? Өөх тос хөрхийн хамгийн хэлмэгдсэн хүнсний бүлэг шүү дээ, тий. Яа тэгэхээр яг эдийн засгийн үед өөрөө өгөөж айгу багтай. Тэгэд бас нэр төрөл айгу цөөнтэй. Тийм учраас хамгийн олон жил хэлмэгдэж зүрх судасны өвчин үүсгэж болж тий хэлмэгдэж байгаа сайхан л нэг гарч ирж байгаа шүү дээ. Тэг яг бид нар хуучин бол одоо намаа ойтон бахад сайн өөх тос муу өөх тос гэж хоёр ялгадаг. Гэхдээ энэ барьаар жоохон арай өөрчлөгдөж байна. Өөх тосны одоо шин түүх бичигдэж байна гэсэн. Тэгэхээр хуучин нөгөө нэг тасалгааны температур хатуу одоо төлөвтэй буюу одоо хансан тос гэж хэлээд байгаа тий одоо царцдаг малын гаралт өөх тос бол хүний зүрх судасны өвчин үүсгэнэ хүний бие тортой гэдэг ойлголт бол тэр чигээр өөрчлөгдөд юу болсон гэхээр яг энэ өөх тос чинь хүний одоо мэдрэлийн одоо үйл ажиллагаа маш чухал хэрэгтэй юм а. Тэгэхээр энэ өөх тос бол эргээд хүний бие сайн болж одоо өөрчлөгдсөн. Угаасаа сайн байсныг бид нар аягүй олон жил хэлмэдүүлсэн гэсэн. Харин эсэргээрээ нөгөө байгаль дээр огт байдаггүй нөгөө транс тосыг бид нар үйлдвэрийн аргаар гаргаж авч байгаа. За энэ тос бол яг хүний эрүүл мэндэд аягүй хортой, ноцтой үр дагавруудыг гаргаад байна гэсэн дээр илүү төвлөрч байгаа. Тэгэхээр бид нар одоо дахиад одоо мэдлэг шинжлэх хэрэгтэй. Нөгөө малын гаралтай өөх тос бидний эрүүл мэнд байсан. За ялангуяа нөгөө 5 нас хүртэл хүүхдийн тархины хөгжил маш хурдтай одоо явагдчихийдэг. Энэ үед бол өөх тосны хэрэглээ айгүй өндөр аа. Яг эсийн мембранд өөх тос өөрөө оролцдог учраас хүүхдэд өөх тос хэрэгтэй. Ер нь бид нар насан туршдаа л бидний одоо хоол хүнсэнд өөх тос хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөх тосны чинь 1 номерын бие махбодод өгдөг үүрэг өгөхөр цадах мэдрэмж өгдөг. Тэгэхээр бид нар хэд баг өөх тос идэх тусам бид илүү хоолт идэх. Тэгэхээр одоо шинэ бид нар өөрсдөө бодоод үзэхэд 74 өндөр одоо 2 огтлцаад оройны хоол хүртэл бол бараг үлсэхгүй гулгах маягтай тий хоол шингэхгүй ингээ бай сатгалцсан юм мэдрэмж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол өөх тос бол хүний одоо өдөр тутмын хоол хүнсний нэлээд том хэсгийг эзэлдэг. Тэгээд зайлшгүй заавал идэх шаардлагатай юм. Тэр дотроо яг нөгөө бидний хүн төрөлхтний өөрсдийн бүтээсэн тэр транс тос гэдэг бол жинхнээсээ л зүрх судасны өвчл болон бусад эрүүл мэндэд юм сөрөг нөлөө үзүүлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ер нь аягтай хоолнд байгаа өөхөө ялгадаггүй л иддэг байх юм бол ер нь бол та дажгүй хоолтой гэж үзэж байгаа сүүлийн жилүүд. За ээж аавуудад бас маш үнэтэй зөвлөгөө хэллээ. Хоол зүйч маань энэ дах хоолоо өөхөөдөө ялахгүйгээр идвэл ашигтай байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр бидний одоо эртний монголчууд өвөг дээдс маань ер нь ухаантай амьдарч ирсэн ард түмэн байгаа даа тийм. Энэ хотчлт гэдэг юм өөрөө буцаагаад биднэрт маш их хэмжээний эрүүл мэндийн асуудлыг үүсгээд байна. Тэгээд уламжлалт хоолноосоо холдоод ирэх нь бас өөрснөх асуудлыг дагуулж байна. Тэгээд таны хэлсэнчлэн түрүүний транс тосыг бид нар яагаад онцлох болсон гэхээр транс тос бол өөрөө үйлдвэрлэгч нарт их ашигтай байхгүй. Энэ их хэмжээгээр чипс үйлдвэрлэж байгаа, их хэмжээгээр artificial буюу хүний агаар гаргаж аваагүй одоо сайхан амттай. Нөгөө crispy буюу шаржигнуур амттай. За дээрэс нь их гоё юм тослог амттай. Нарийн боовнууд тэг их хэмжээгээр массаар үйлдвэрлэдэг. Энэ одоо хэрэглээнд маш өргөн бүх үйлдвэрүүд хэрэгжилж байна. Учир нь юу юм гэхээр түрүү хэлсэнчлэн хямд өртөгтэй байгаа тийм. Хоёрдугаар энэ транс тосыг хэлбэрийг өөрчлөхгүй. За 150-аас 200 градус дахин халаахад тухайн бүтээгдэхүүний үнэр амтыг одоо өөрчлөлтгүй тийм тосыг гаргаж авахын тулд тэр гидрогенжуулах буюу H2-оор химийн аргаар оруулаад металл катализаторуудад гэж байгаа. Дахид цэвэршүүлээд гаргаж авд юм байна л да энэ транс тоснуудыг. Гэтэл чинь бид нар транс тосыг ойлгохдоо яг нөгөө бүр механик юуны тос нэлээ авт тасрын баг тос гэж ойлгоод байдаг. Хүнсний зорилтоор гаргаж авдаг нүн. Би танаас нэг юм асуумаар байна л да.
шарсан дахианы газрууд, ялангуяа шарсан хоол бэлтгэдэг газрууд дунджаар тосыг хэдэн удаа халаад байв. Энд чинь нөгөө тухайн бизнес эрхлэгч нараас хамаарч байгаа байхгүй. Бид ч ингээл улс орон болго өөрсдийн стандартаа гаргаж игэл за 10 цаг буцаад одоо тосыг буцалгаа солиороо, тэдэн удаа буцалгаа солиороо, эсвэл түнцтэй бол солиороо, өнгө өөрчлөгдүүл солиороо гэл аяга олон төрлийн эрүүл ахуйн дадлууд олон одоо зөндөө олон зөвлөмж журмууд гаргадаг. Гэхдээ ерөнхий яг ийм амьдрал дээр ингээ буулга харах юм бол тухайн бизнес эрхлэгчээс аяга их шалтгаалдаг. Тий, яг бизнес эрхлэгч хэрэг ашгаа бодох юм бол тосыг солих юм бол бизнес ямар ч ашиггүй яг хамаг өндөр зардал чинь тосонд явж байгаа. Тэг ялангуяа бид нар зөвхөн энгийн наран цэцгийн тос ашиглах юм бол яадаг вэ? Айгүй хурд өнгө нь өөрчлөгдчихдөг. Өнгө нь өөрчлөгдөөр бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт ордог. Бүтээгдэхүүний чи амт нь, үнэр нь, за тэгээ гадна талын хэлбэр нь шал өөр болчихдог. А гэтэл энэ дээр нэг хамгийн гол асуудал нь транс тос чинь өөрөө сая хэлсэн шиг маш удаан хугацаанд чарагдсан ч гэсэндээ өнгө амтнд бүтээгдэхүүн өөрчлөлт оруулдаг. Энэ дээр л хамгийн гол эрүүл мэндийн асуудлууд юу нь бол үүсэж байгаа. За ээж нар аав нарт зориулаад асуухад сургуулийн орчимд ямар одоо бүтээгдэхүүнүүд хамгийн их зарагдаж байна вэ гэдээ хэдүүлээ дахиад нэг бодож үзэх цаг болсон байна тий. Тэгээ одоо би 11-р анги охинтой ээж хүн байхгүй юу. Тэгэхээр эргэн тойронд ялангуяа хичээл ихтэй байгаа энэ өсвөр насныхан маань нэг богинохон завсарлагааныхаа цагтаа яг ямар хоолыг сонгож идэж ийн вэ гэдэгт яг одоо бид нар анхаарлаа хандуулах цаг маань ирээд байгаа. Бид нар гэртээ пирожки байна уу, хуушур байна уу, хайраад идлээ гэхэд тосыг дахиж халааж, дахиж хэрэглэхээ ер нь болцсон байгаа тий. Тэгэхээр ээж нар аав нар бол хизээж дахиж тосыг бол халааж гэртээ бол хэрэглэхгүй. Бэлэн зоогийн газруудад, гуанзнуудад түргэн хоол бэлтгэж байгаа газрууд хэдүүлээ өдөрт за 24 цаг ажилтдаг юм ахэд өдрийн 12 цагаас оройн 10 хүртэл цаг ажиллаж байгаа энэ түргэн хоолны газрууд тосыг халаацсан тосонд хэдэн удаа дахиад олон бол бусад бэлэн бүтээгдэхүүнүүдийг шарж ийн вэ гэдэгт дээр point өгмөрснэгдэж байгаа байхгүй. Ингээд нөгөө хэлэхээр ээж анар ойлгож магадгүй тий таны хэлсэнчлэн 10 удаа хэдүүлээ наран цэцгийн тосыг халаагаад хуушар шараад үтгэхэд өнгө нь ямар болох вэ? Ямар тунц үүсэх вэ? Тэр амт үнэр чанар бол асар одоо өөрчлөлт болно. Яагаад түргэн хоолны газруудад хэрэглээд байгаа? Транс тосонд шарсан энэ бүтээгдэхүүнүүд өөрөө үнэр амт нь хэврээ байгаа юм бэ гэдг нь одоо үйлдвэрлэгч нарын хэрэглээд байгаа энэ тостой шууд холбоотой байгаа. Энэ дээр бас нэг хэсэгчүүд бид нар мэдээд хяналт тавихгүй бол бас болохгүй байгаа байхгүй. Транс тос гэж сая хэлсэн тий. Транс тос чинь маргарин баада бидний хамгийн сайн мэдчихэж зүгээр яг малтай адилхан талхан дээр төрхөж иддэг. Маргарин уу цэцгийн тос уу хоёр өөр аа шүү. Хоёулаа гаргаж авч байгаа технологи шал өөр аа. Энд чинь бас яг хараад бид нар энэ маргарин одоо тос гэж мэдхгүйгээр бас хүнсэн дастаалт хэлбэрээр агуулгадаад байгаа нөө хамгийн нийтлэг жишээ нь бэлэн гомь. Бэлэн гомингийн шараад дотор хийчихэж байгаа шүү дээ. Тэр шарахтаа болохоор транс тос ашиглаж байна. Энэ нь эрүүл мэндийг хурдан авдаг гэсэн судалгаа янз бүрийн юмуд айгүйх явдаг. Тэгэхээр ялангуяа сая хэлсэн сургуулийн орчин дээр сургуулийн эргэн тойронд бэлэн гомингийн хэрэглээ айгүй өндөр авдаг. За жишээ нь ингээл эцэгчүүд маань сургуулийн хүүхд таарах үеэр та ингээ сүлжээ дэлгэрүүдээр ороо хараарай. Тэр дотор юу гэдэг хүүхдүүд яг ялангуяа 10 жилийн формтойгоо ингээл бэлэн гомидээ суучдаг. Тэгээ магадгүй нэгдүгээрт бид нар нөгөө нэг л дахиад эдийн засгийн нөхшөр рүү орно тий. Хүүхдийн маань өдөрт авч байгаа хоол одоо эцэгчүүд нөгч байгаа хоолны мөн хідвэ. Тэр нь яг ямар хүнс авахд тохиромжтой вэ? Тэгээ нөгөө талаас бэлэн гомин ч айгүй хурдан дэвтэлээ идлээ айгүй хурдан болдог. Тэгээд нөгөө амт үнэр бас эргээд өөрөө донтуулагч бодистой энэ хүүхдийг нөгөө тогтмол хэрэглэн ингээ оруулаад байдаг. Тэгэхээр хүүхдээ яг бид нар бас нэг 10 жилийн хүүхдүүдээ ялангуяа өсвөр насныхан бол нэлээд хараа хяналтаас гараа эцэг эхчүүд бас өдөр тутмын өнөөдөр чи юу ийдсэн хоолндоо юу авсан гэдгийг асуухгүй өнгөрдөг нас байгаа байхгүй. Тэр энэ дээр бас дахиад бид нар хяналт тавих хэрэгтэй. Тэгээд яг ялангуяа тэр нэг бэлэн гоминд транс тос байгаа гэдгийг аягүй сайн хэлэх хэрэгтэй. Тэгээд транс тос яг юу нөө яг эрүүл мэндэд бас яг ямар одоо сөрөг нөлөөлөл үзүүлээд байгаа гэдэг дээр бас бид аягүй мэдээлэл таах хэрэгтэй л гэж би бол боддог. Яг үнэн маш та чухал поинт гаргаж ирлээ тий хэдүүлээ. Тэгэхээр нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бас хэд хэдэн зөвлөгөөнүүдийг мөн Lancet сэтгүүл дээр хэвлэгдсэн транс тостой холбоотой том хүнээс одоо бид нар том хүнд гаргаж байгаа нөлөөлөл нь бүгд мэдчихсэн зүрх судасны өвчлөлийг нэмж гин тэгээд аралтанд нөлөөлж гин жигшин шижинд нөлөөлөд байж гин ерөнхийдөө их олон төрлийн хавдрын канцероген буюу хавдрын нөлөөлөлд бас оролцож гин гэдэг томчууд руу бид нар хандаж мэдээд байгаа байхгүй. Атал няраа нялхуудад за дээрээс нь өсвөр насны өсөж байгаа хүүхдүүдэд ямар нөлөөтэй юм бэ гэдээ ингээд үзэхээр бас нэг анхаарал
одоо татсан юм нь Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль гэж том байгууллага байдаг. 2023 онд гаргасан энэ том судалгаанаас үзэхэд транс тосны хэрэглээ 25 өдөрт авж байгаа тосны чинь хэрэглээний 25% нь транс тостой байх юм бол тухайн хүүхдэд анхаарал татмагшил нөгөө анхаарал татмагшил хэд хөдөлгөөнд хэмгийг гэж одоо сүлд их яригдчихээн да тий. ADHD-гийн болох магадлал 25% нэмэгддэг. Тэгэхээр энэ дээр юу хэлж ийнө вэхээр ээж нар ялангуяа жирэмсэн үедээ бид нар кейк хэрэг хийдэж байна. Тортны хэрэглээ, нөгөө нүүрс усны хэрэглээ. За, тийм л сахараа хэрэглэхээс гадна нэмэгдээд ингээд транс тос гэдэг бас нэг юмны хэрэглээ гараад ирж байгаа. Тэгэхээр та бидний иддэг нөгөө паклсан байгаа, савлцсан байгаа бүх төрлийн таны хэлдэг пайнууд транс тостой юу? Тостой. За, таны хүүхдүүд чипсэн дуртай юу? Дуртай шүү дээ. Ялангуяа бага насны хүүхдүүд контролгүй хэлж байгаа. Чипс бол тэр чигтээ транс тос юм байна. За дээрэс нь нарийн боовны үйлдвэрүүдэд тий боов болон борцог үйлдвэрдэг үйлдвэрүүд бол тонноор нь үйлдвэрлэж байгаа. Хэдүүлээ тонн нарийн боовнуудыг бас яаж хийдэг, ямар тоосонд шаарддаг вэ гэдэг дээр анхаарал хандуулах цаг нэг. Ялангуяа нарийн боовн дээр жишээ нь бид нар гэртээ гамбар харахад маргааш нэхэд татдаг. За тэгээд 2-3 хоноод ер нь бол хөвцөрч мууддаг шүү дээ. Гэтэл нарийн боовны чадгал хугацаа 1 сар, гэрт бол 7 онсон ч 14 онсон ч ерөөхдөө бол муудахгүй хадаа шүү дээ. Тэгэхээр бид нар тэгээд бас дахиад бодох хэрэгтэй. Яг ямар тусаар хийчихв. Яг тийм байна. Тэгээд ингээд нэг юм энгийн, маш энгийн бас нэг арга зааж өгöd. Хэрвээ та эсвэл таны хүүхэд өдөрт 2 ийм жижиг төсөн борцог. За, нэг жижиг аяга гомон, бэлэн гомон идэхэд дунджаар таны транс тосны авах хэрэглээ чинь 8 орчим грамм болчихж байгаа юм. Гэтэл одоо юу гэдэг насан турсан хүний транс тосны өдөрт авах ёстой хэтрүүлэхгүй байх ёстой хэмжээнд 2 грамм хүртэл гэж байд юм байна л да. Маш бага. Тэгээ ингээ бодоод үзэхэд нэг 2 борцог, нэг жижиг гомонтой. За энэ дээр нөгөө хүүхдүүд өдөрт 7 хоногт хэдэн удаа бэлэн хоол идэж ийн вэ? Нөгөө бэлэн боловсруулсан хурдан түргэн хоол идэж ийн вэ? 100 грамм орчим шарсан төмсөнд 4-5 грамм энэ транс тосны хавламж байдаг гэдгийг хэдүүл анхаарна. Тэгэхээр энэ дээр юуг сануулах гэж байна гэхлээр шошго уншиж сурах. Яг зөв. Хэдүүлээ яаж энэ шошгонуудыг уншиж сурах вэ? За таны одоо хоол зүйчийн зүгээс ээж аав нар шошгон дээр яг ямар тэмдэглэхийг анхаарах хэрэгтэй. Энэ дээр яг гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд дээр харьцангуй бэлгэрэнгүй тайлбарууд бол байгаа. Жишээ нь өөх тоос, нийт өөх тоос тэр дотроос транс өөх нь хэд юм бэ? За тэр энгийн өөх нь хэд юм бэ? Малын гаралтай өөх нь хэд юм бэ? Ерөөхдөө айгу нийлэн дэлгэнгүүд транс тостой яг ямар төрлийн транс тосууд байгаа вэ гэдгийг нийлэн дэлгэнгүүд тавьсан мэд болж яг үндэсний үйлдвэрлэгч нар дээр бол ер нь нийт өөх тоосны хэмжээл байгаа. Шинэ жилийн мэдээлэл дээр бид нар өөх тос гэж болоо. Тэр дотроос транс нь хэдийн, малын гаралтай өөх нь хэдийн, урмлын гаралтай өөх нь хэдийн. За тэр дотроо нөгөө бид нар эрүүл мэндийн сан гэдэг омега 3, 6, 9 хэд байгаа. Ер нь бол манай үндэсний үйлдвэрлэлтэр бол нэлээд тодорхойгүй байна. Тодорхойгүй. Өмнөх дугаар дээр нөгөө сахарын хэрэглэг шошгон дээр дурдсантай адилхан байна шүү дээ. Тэгэхээр энэ подкастаар бид нэр үндэсний үйлдвэрлэгч нартайгаа уриалмаар байгаа байхгүй юу? Хэдүүлээ шошгон дээр ямар төрлийн бүтээгдэхүүн, ямар төрлийн оц найрлага, оруулсныгаа дэлгэрэнгүй тэмдэглэдэг байя. Шошго найрлагаа олон улсын стандартад нийцүүлье гэж бас юм уриалмаар байна тий. За транс тосн дээр мөн одоо эмч хүний хувьд хэлэхэд хүүхдүүдэд ямар асуудал гаргасан талаар бас нэг сонирхолтой судалгаа үзлээ л дээ. Гэтэл транс тосны хэрэглээ өндөртэй хүүхдүүдэд нөгөө уушигны шууган маш өндөр байд юм байна. Хоёрдугаар ринит буюу хамар залгуурын өрөвсөл өртөх магадлалыг хэсгэж байдаг. За жирэмсэн үедээ транс тосыг ихэр хэрэглэсэн ээж нараас нөгөө нейро буюу мэдрэлийн хөгжил сааруулдаг юм одоо сааталтай хүүхдүүд гэх юм уу тийм хүүхдийн одоо жирэмсэн байх үед нь урагт нөлөөлдөг ханаа. Энэ нь юу гэсэн үг гэхээр оройтож хөлд орд юм байна. Оройтож хилд орд юм байна. Оройтож сэтгэн бодох чадварт бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдэг ингээд товчлаад гаргаж ирсэн их олон судалгаанууд байна. Тэгэхээр хэдүүлээ одоо сахар, нүүрс усыг анхаарахаас гадна энийг транс тос гэдэг дээр маш олон анхааруулгыг ээж нартай, аав нартай, сургуулийн орчмын хүүхдүүдтэй хэлж өгөх цаг болсон байна. Та бас ээж хүн баг. Тэгээ та жишээ нь хүүхдүүдтэй өөрийнхөө хүүхдүүдэд за дүүнэртээ өсвөр насныханд ээж аав нарт нь хандаж хэлэхэд транс тосны хэрэглээг бидэнд яаж боруулах ёстой. Ер нь бол транс тос идэхгүйсэн ч гэсэндээ бидний эрүүл мэндийн ер нь ямар ч асуудал байгаагүй сайн явна гэсэн. Тэгэхээр транс тосыг бид нар бодсноос илүү өргөн бидний
хоол хүнс ирээдүй одоо энэ хүнсний зах зээл дээр айгүй өргөн нэвтэрсэн. Зарим тохиолдолд бид нар мэдэж идчихээ, зарим тохиолдолд огт мэдэхгүй идчихээ. Түрүүн таны хэлсэн нөгөө хуушуурыг хэдэн цаг хайрсан бэ? Гэтэл тэр чинь зөвхөн наран цэцгийн тосоор хайрсан тосны тухайрж байгаа. Гэтэл тэр нь хугацаанд нэвтрүүл дахиад транс тос үүснэ. А эсэргээрээ бүр транс тосонд харж байгаа одоо бүтээгдэхүүнүүд бас байгаа байхгүй. Тэгэхээр ер нь тойронд бол транс тосны хэрэглээ бол айгүй харьцангуй айгүй өндөр байгаа даа гэдгийг бид нар айгүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд хүнсний бүтээгдэхүүн дээрээс гаднаас орж бол мэдээж ойлгомжтой транс тос гэж бичсэн байгаа. Транс гэсэн байгаа. Тэнцэнээс бас бид нар ялгаж байгаа хүнсээ сонгох нь байна. Тэгээд ер нь яг явж ингээл харах юм бол 70 цаахан хэрэглэж 70 тосны хэрэглээч айгүй ингээд бидний одоо өдөр тутмын хоол хүнс аяг нэвтэрсэн учраас ээжүүд гэртээ хоол хийх нь л ер нь хамгийн зөв сонголт болчих та. Нэг та хүүхэдтэй өөрөө гараараа өглөө болон хоол хийж өгөх нь айгүй чухал юм одоо хүүхдэд байр хайрлаж болох хамгийн одоо дээд хариулчаад байгаа байхгүй. А гэтэл бид нар ингээд найдал зандаа явж хат бид нар хөнгөн хоол авчээ. За тэнцэнээс тийм аваад идчихье гэдэг бол эргээд нөгөө нэг 70 цаахаар болно 70 өөх тосны айгүй өндөр хэрэглээнд орчиж байгаа. Энд чинь эргээд нөгөө хүүхдийн сурах чадвар, анхаарал төвлөрөх чадвар, за тэгээд бүр эрүүл мэнд айгүй олон юм ноцтой үр дагаврууд үүсгэж байгаа учраас энэ дээр бид нар айгүй сайн анхаарах хэрэгтэй. Бид нар ээжүүдийн хүсдэг юм юу юм гэхээр хүүхдээ чи төвлөрөө суугаад хичээлээ хий. Яг тэгдэг. Гэтэл тэр хүүхдээ идэж ууж байгаа шалтгаалаа тэр хүүхд төвлөрөхөд аягүй хэцүү болж байгаа байхгүй. Сая энэ дээр хоёулаа өмнө ярьсан кофений хэрэглээгээс яриад л гэж байна тий. Гэтэл кофеин чинь хүүхдүүдийг бидний хүүхдүүд би анхаарлаа төвлөрүүлэхээ кофеин уугаад байна гэж бодоод байдаг боловч тэр чинь эсрэгээрээ улам илүү анхаарал төвлөрөхөд илүү саад учруулдаг. Анхаарлыг улам илүү сарниулдаг. Улам илүү нөгөө хөдөлгөөн шиг эмгэгийг илүү нэмэгдүүлдэг байна. Яг үнэн байна тий. Тэгэхээр одоо юу гэдэг хотчлолтой холбоотойгоор кофе шопны энэ соёл юм уу? Монгол улсад сүүлийн 10 жил маш хүчтэй дэлгэрч байна л да. Кофений хэрэглээ тий. За насан туршид бидэнд бол бас сэргээх зорилгоор тэгтээ нөгөө хизээ уух уу гэдгээ дээрэс нь бид нар аль болох нөгөө чансан кофег хэрэглэхийг одоо зорж штэ тий. Бүхэл өрөө чанс. Гэтэл бидний өгсөн мөнгөнд тааруулаад нөгөө өөр хүүхдүүд маань өсвөр насныхан маань их ачаал ихтэй байдаг. Тэгээ одоо энэ экраны хэрэглэлтэй холбоотой шүн унтахгүй байна. Тэгээ энэ бол одоо айлуудад маш том асуудал болсон байх гэж бодож байна. Тэгээ шүн унтахгүй байгаа хүүхдүүд яадаг гэхээр хичээл дээр очиод нойрон бүлдэг. Анхаарал нь төвлөрөх нь багасдаг. Тэгээд нойроо сэргээх гээд нөгөө инстант буюу лаазалсан чихэртэй бэлэн кофенуудыг хэрэглэдэг юм байна. За кофенаас гадна энергийн ундааны хэрэглээ гэж маш одоо сэтгэл өвтгүүд байгаа нэг юм бас ундааны хэрэглээ. Тэгэхээр хоол зүйч хүний хувьд та энэ кофентэй бэлэн кофе мөн энэ энержик дринкний одоо хувьд хэлэх үг. Ер нь бол кофе энергийн ундаа тэр хүүхдүүд уухгүй байх хэрэгтэй. Ер нь хориглох хэрэгтэй. Бид нар нөгөө баа насны хүүхдээ 2 хүртэл амар анхаардаг шүү дээ. Чихэр өгөхгүй гэлтэй ээжүүд айгүй таат байгаа л айгүй ингэ яадаг. Тэрнтэйгээ адилхан ер нь өсвөр насны дээр ч гэсэндээ кофег чи насан туршид бие физиологийн өөрчлөлт ингэ явагдаж байгаа цаг үе шүү дээ. Харахад тэд нар чинь амар том биетэй болол насан туршдаа өөрсдөө ингээл имшиг те ингээл өөрсдөө шийдвэрээ гаргаад байгаа боловч физиологийн өөрчлөлт явагцаар байгаа. 18 нас хүрэхэд бид нар хэрэг хүргэлэх чадвартай боллоо гэж үзсэн шүү дээ. Тэр нь болохоор физиологийн өөрчлөлтөөрөө тархины урд хэсэг шийдвэр гаргах чадвар чи 18 хүрээд одоо хөгжиж дуусч байгаа буюу тэр хүрж байгаа. Яг тэрнтэй адилхан яг том хүн шиг бид нар ойлгож болохгүй. Ялангуяа 15 16 хүрээд ирэхэд эцгийн хараан хилдаас нэлээд гараад за тэгээд нөгөө кофе бол энерги ундааны хэрэглээ айгүй өндөр болоод идэв. Гэтэл эн чинь хүүхдийн эрүүл мэндэд тэр нөгөө хөгжиж байгаа том болж байгаа бие физиологид бас эргэж одоо хувиршгүй айгүй том өөрчлөлт оруулж байгаа хэрэг. Тэгээд 18 нас хүрэх 15 нас хоёр чинь маш одоо физиологид амар ялгаад. Тэг ингээ явсаар хагаад хамгийн эцэстээ 25 нас хүрэхэд хүний зөв бурууг ялгах чадвар эцэстээ ингээд хөгжөөд дуусч байгаа. Эмэгтэйчүүд арай жоох наад 23 хавтад зөв бурууг ялгах чадвартай болж байгаа шүү. Тэгэхээр эн чинь нөгөө физиологийн өөрчлөлтүүд явж байгаа энэ үед нөгөө ялангуяа охтуу төвүүд юм тренд дагдаг. Би биндээ гой харагдах гэж те. За кул харагдана гэдэг. Тэгээ биднийхэр олдог бид нар бол дог харагдах гэж аягүй юм хийдэг байсан шиг энэ үеийнхэнд ч гэсэн тийм асуудлууд байна. Тэгэхээр энэ дээр бид нар хүүхүүдэд загнаалчи, кофе шоп орж болохгүй чи, кофе ууж болохгүй гэхээс илүү нөгөө ач холбогдлыг нь ойлгуулах тий. Чиний эрүүл мэндэд муу чи улам илүү анхаарал төвлөрч чадахгүй болон улам илүү хичээлээ хийх чадваргүй болно. Тийм учраас за чи 18 нас хүрээд дуртай кофегаа хүссэн үедөө тэр хүртэл кофе уухгүй байя. Энд чинь чамд аягүй чухал юм байна гэдгийг эцэг эхчүүд маань сайн хэлж өгөх хэрэгтэй. Яг үнэн. Таастай маш одоо алт шиг мундаг сургаалыг хэлж штэ биднэрт те. Тэгэхээр нэг кофеин гэдэг бодис маань өөрөө хүний цуснд 12 цаг хүртэлх хэмжээнд хадгалагддаг. Тэгэхээр хүүхдүүд орой өдөөс хойш 12 1 цаг 2 цаг уухад
шөнийн 1-2 цаг хүртэл тухайн кофеин тэр хүүхдийн цус хадгалагцаар байна. Тэгэхээр шөнө унтахгүй сэргээд байдаг нь бас энэтэй холбоотой. За ингээд циклд орчиж байгаа байхгүй юу? Нөгөө black cycle гэдэг шиг те. Хар циклд орчиж шүү дээ. Шөнө 12-1 хүртэл унтахгүй байжгаад өглөөгөр нь гинт за нэг сахартай мэднэ. Өндөр сахартай юм идчихнэ. За ингээд цусндаа сахар нэгсээд байж тал гинт нэг хэдэн минутын дараа цагийн дараа унаад нөгөөх. Унаад ядраад ирэнгүүт ингээд кофеин хэрхэлж байна. Кофе ч юм уу, энерги сэрэх ч юм уу, сэрэх гээд. За ингээд нөгөө хэргэлсэн кофе, кофеин маань цуснд дахиж ингэж эргэлдэхээр дахиад шөнө нөгөө хөлт маань унтаж амрахгүй. За унтаж амрахгүй хахаар тахлаа тогтолцоо мэдээж тоглолт нь өвчнөд өвчлөмтгий болно, мэдрэмтгий болно. За буцаагаад нөгөө өсөлт хөгжлөнд нөлөөлнө гэд бид нар нэг юм циклд орчод байгаа. Тэгэхээр сахарны хэрэглэнээс гадна хэдүүлээ транс тосыг анхаарах юм байна. Бас хүүхдүүдийнхээ сургуулийн орчмын бүст зарагдж байгаа энэ бэлэн, савлцсан, чихрийн агуулмж өндөртэй, кофентэй, кофений хэрэглэнд анхаарах юм байна. За дээрэс нь бас нэг юм энержи дринкэд нэг айгүй амар юм байгаад байна хэдүүлээ тий. Хилээд байдаг. А гэтэл хүүхдүүд таны түрүүн хэлсэнчлэн нөгөө сайн мууг ялгах тэр одоо чадамж нь бүрдээгүй байгаа учраас энержи дринкийг би сэрэгдэг гэж авч ирлээдээ буцаагаад өөрийгөө улам анхаарал төвлөрөлтийн асуудалтай болгоод байгаа гэдгийг ойлгож авлаа. Энэ дээр бас нөгөө айгүй сонирхолтой нь хүүхэд унтчих үедээ өсөж байгаа шүү дээ. А тэр яг хизээгээр 10-аас 2 цагийн хооронд яг физиологийн цаг. Яг өсдөг цаг. А энэ чинь нөгөө наснасаа хамруулаад урагшлан тий. А 8 настай хүртэл орой 8:30 хөө тэр хүүхдээ хэд унтцсан байх хэвээр. А бүр жоохон багцвал цаг нь урагшлаг тий. За тэгээ өсвөр насны хүүхдүүд бол 10 хөтөр хүүхд унтцсан байх хэвээр ба 9 хөтөр хүүхд орондоо орцсон байх байхгүй. Орондоо унтцсан байх хэвээр. Тэгжиж тэр хүүхдээ өсөлт хөгжил явагдана. Тэр хооронд гүн нойронд орцсон байх хэвээр. А жишээ нь ингээл манай нэг гэмтлийн эмчтэй жилжсэн байхгүй. Хулангаа бай амар гайхтаа гэд. Яа гэсэн чи 11 цагт 2 настай хүүхд гэмтээд ороод ирдэг. Тэр хүүхэд тэр цагт яагаад сэрүүн байсан? Би тэрийг ойлгодгоо гэд. Тэр манай эцэгчүүд хүүхдүүд айгүй орой унтуулад тэг хүүхдүүд нь ирц сэрдэг. Тэнгүүт хүүхэд нэгдүгürt намхан болж байна. Хоёрдугаар хүүхдээ анхаарал тутамшил айгүй өндөрөө. А гуравдугаар хүүхэд айгүй нэг хөдөлгөөн толт. Унтахгүй авч ирсэн. Унтахгүй авчирс төвлөрөхгүй, унтахгүй авчирс өсөхгүй, унтахгүй авчирс нэг хүүхэд чи анхаарал ингээд тутамшаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юу хийх хэрэгтэй вэ? Хүүхдээ эцэгчүүд айгүй сайн унтуулах. Ялангуяа өсвөр наснаар уул нь хүүхдүүд айгүй нөгөө нойр айгүй их байх хэвээр. Өсвөр наснд өсөж байгаа учраас тэд орой 8 хэд ч унтаал өглөө арай жим сэрэл өдөр дахин унтах хэрэгтэй байхгүй. Тэгжээж бие физиолог хөгжиж байгаа. Тэгжээж нэг өдөр хичээл дээрээ сонсон сурсан юм а шөнөнд бие махбод бидэвслээд сурчаа гэсэн. Шинэ хизээ хичээлийг айгүй сайн сурдаг хэрэг унтчих та. Өдөржингөө нөгөө давтсан тоогоо хүүхэд унтчихэж жихнээсээ тархинд хадгалж байгаа. Тэгэд маргааш нь тэрийг саана гэсэн. Тэгээ энэ дээр бид нөгөө нэг энгийн нүрс ус буюу чихэр сахар хэрэглээ. Тэгээ транс тоос энэ олон ч хүүхдийг сурахт нь урагшаага бие махбод физиологи өсөж хөгжөхт нь дандаа хойш татчихаа. Тэгээ дээр нь энэ дээр унтуулахгүй байгаад ах юм бол бүр амар том асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр эцэгчүүд маань за кофеин бол би бол үнэхээр энэ бол угаасаа хэрэглэх огт хэрэггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн тэгэл улс орон бодлогонуудад хэрэглэх хэрэггүй гэж зөвлөмжүүдийг гаргадаг. Тэгэхээр эцэгчүүд ерөөсөө хэрэглэжэл энэ дээр ерөөсөө одоо өсвөр насны хүүхд тамигтчихаа тийг ялгаагүй байж болохгүй зүйл гэсэн. Дембийн зөвлөгөөгөөр харсан. 12-оос доош насны хүүхдэд кофенийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй гэдэг зөвлөмж өгдөг. Дээрээс нь кофеин өөрөө яадаг вэ? Диуретик буюу биеийн дэх усыг шүүж гаргадаг үүрэгтэй. Тэр нөгөө хэдийгээ ус ууаач гэд анхааруулж усны хэрэглээтэй болох гэж ядчихдээ нэмээд кофенээс болоод миний хүүхдүүд өөр хүүхдүүд маань биеднийх ашигтай усан алдаад байгаа шүү гэдгийг бас ээж аав нарт тийм. Хүүхдийн чинь нөгөө 80% орчим хувь нь ус илүү өндөр ааш насан бага хатс маань 85 хүртэл явж байгаа тийм. Бид нар бол нэг 70 орчим хувь нь ус бие дэжж усан орчинд ер нь бүх хими орлоод бие физиологийн бүх одоо үйл ажиллагаанууд явагдаж байгаа байхгүй бүх одоо хими орлоод явагдаж байгаа. Гэтэл ус ахгүй байх бол бий болох уу? Нөгөө тахлагын систем чинь унаа дэл нөгөө өсөлт хөгжилчин хоцрон удаашрна. Тэгээ дээр нөгөө охтууд маань тэ яг өсөн насан дээр айгүй гой туранхаа нарийнхан байхыг хүсэж байна. Бидний сошиал медиа бол хүүхдүүдийн тархийг угааж байна тэ. Нарийнхан байх гал хоолоо хасж байна тэ. Ингээд нөгөө нэг ирээдүй архаг өвчлөлт чинь ингээ өсвөр насны дээр эхлээд байгаа. Тэгэхээр энэ дээр эцэгчүүд маань дахиад нэг удаа бодоод хүүхдэд нэг удаа чеклэх хэрэгтэй, шалгах хэрэгтэй тэ хэдэн цагт унтарч байна. Яг унтсан уу?
Тий. Бид орондоо хүүхдүүд өрөөндөө ороод тий орондоо орол за би унтлаг явдаг. Гэтэ хүүхэд чи яг унтсан уу гэдэг шалгах хэрэгтэй. Тэр хүүхэд чинь хизээ таны гараас гарах вэ гэхээр 18 нас. Тэгээ эцэгчүүд ялангуяа 15 16 насыг бол амар хорхигдуулдаг шүү. Гэтэл таны гараас гарахтаа хүүхэдтэй хамгийн сүүлд хизээ за боллоо даа гэж бодоход нас чи 25 байхгүй. Яа тэр хүүхд хуржиж зөв бурууг ялгах тэр чадвар нь жинээсээ тархигдана хөгжиж одоо дуусч байгаа тэр насаа байхгүй. Тэр эцэг эхчүүд маань те мэдээж бид нар хүүхдээ нөгөө зөв бурууг сонгоход нь туслах хэрэгтэй. Тэгтээ хит хэмж болохгүй. Хит хянах юм бол хүүхд угаасаа албаар буруу тийшээ явдаг. Тарих угаасаа тэгж ажилдаг. Тэгэхээр бид нар аюул сайн зөв ойлголтын нөгөө нь тэгэж жоохон контролд нь жоохон ажиглан хямам те. Тэгэл тэн дээр нь туслахаас өөр аргагүй те. За маш үнэтэй зөвлөгөө өгсөнтэй хулангаа танд их баярлалаа. Тэгэхээр яг энэ сэдвийг яриад байвал дуусахгүй их юм ярихаар байна тий. Тэгэхээр энэ сэдвээ энэ хүрээд өндөрлөө. Тэгэхээр энэ подкастны маань дугаарын зорилго юу вэ гэхээр ээж амдраа хүүхдүүдтэй тавих анхаарлаа нэмэгдүүлээ. Хэдүүлээ хүүхдүүдээ сургуулийн орчинд яг ямар хүнс идээд байгааг хяны. Хоёрдугаарт бэлэн хоолоор бэлэн одоо бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг хооллох хэмжээгээ багасгая. Аль болох гэртээ хоол хийж өгч ялангуяа уламжлалт Монгол хоол руугаа бас эргэж одоо явах цаг болсон байна. Хэдүүлээ сүүн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэе. Сайхан намрын ургацсанд ногооны үеэр ногоо жимс хэрэглүүлээ гэж хэлээд ингээд энэ подкастныхаа дугаарыг өндөрлж байна. Анхаарал тавьсан та нарт маш их баярлалаа.